За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол 1 сарын 27-ны өдөр байна. За хамтдаа Леви номыг уншихад бэлэн болсон байна. Өнөөдөр Леви 1, 2, 3 дугаар бүлгийг уншъя. За 1-р бүлгээс эхлээд уншъя. Мөнхийн эзэн Мойсег дуудаад мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн дотроос түүнтэй ярьсан нь: Израилийн ард түмэнд чи энэ үгийг хэлсэгүй. Та нарын дотроос хэн нэг нь мөнхийн эзэн надад өргөл өргөе гэвэл үхэр хонь болон ямаан сүргээсээ нэг мал шилэн авч болно. Хэрвээ надад үхэр сүргээсээ аваад бүтнээр нь шатаах өргөл өргөх гэж байгаа бол тэрхүү шатааж өргөх мал нь ямар ч өө сэвгүй бух байх ёстой. Тэгээд тэр хүн мөнхийн эзэн миний хүлээн зөвшөөрөхийг харъя гэвэл тэр бухаа надтай уулзах асар сүмийн үүдэнд мөнхийн эзний өмнө авчрах хэрэгтэй. Өргөл өргөж буй хүн эхлээд шатаах гэж байгаа бухын толгой дээр гараа тавина. Тэгвэл мөнхийн эзэн тэр хүний өргөлийг хүлээн авч уг хүнийг өөрийнхөө таалалд нийцгүйц болсонд тооцно. Ингээд тэр хүн өөрөө мөнхийн эзний өмнө бухыг нядлана. Дараа нь сүмийн ариун тушаалтнууд болох Аароны удмынхан тэр бухын цусыг надад өргөхдөө асар сүмийн үүдэн дэх өргөлийн ширээний дөрвөн тал руу цацах ёстой. Үүний дараа өргөл өргөж буй хүн нядалсан бухаа өвчөөд махыг нь эвдэж салгана. Сүмийн ариун тушаалтнууд болох Аароны удмынхан ноцож буй цучил модыг өргөлийн ширээн дээр авчирч тавиад дээр нь түлээ овоолон гал өрдөж, уг малын мах, толгой шир, өөхийг гал дээр нямбаалан өрж тавина. Гэхдээ өргөл өргөж байгаа хүн малын дотор мах болон ширийг шатаалгахаас өмнө усаар сайтар угааж цэвэрлсэн байх ёстой. Үүний дараа сүмийн ариун тушаалтан нь тэр бүхнийг шатаах өргөл болгон өргөлийн ширээн дээр шатааж гал дээр өргөл болгон барьснараа мөнхийн эзний уур хилэнг тайвшруулсан үнэрийг үнэртүүлэх болно. Хэрвээ бүтнээр нь шатаах өргөлд хонин сүргээс сонгож авбал тэр нь ямар ч өө сэвгүй хуц, харин ямаан сүргээс сонгож авбал тэр нь ямар ч өө сэвгүй ухан байвал зохино. Тэгээд өргөл өргөж буй хүн өргөлийн ширээний хойд талд нь малаа аваачаад мөнхийн эзний өмнө нядлана. Дараа нь сүмийн ариун тушаалтнууд болох Аароны удмынхан уг малын цусыг өргөлийн ширээний дөрвөн тал руу цацна. Дараа нь өргөл өргөж буй хүн бүхэл махыг эвдэн салгахад сүмийн ариун тушаалтан нь өргөлийн ширээн дээр асч буй гал дээр малын мах, толгой шир, өөхийг нямбаалан өрж тавина. Гэхдээ сүмийн ариун тушаалтнаар өргөлийг шатаалгахаас өмнө өргөл өргөж байгаа хүн нь малын дотор мах болон ширийг сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь тэр бүхнийг сүмийн ариун тушаалтан аваад шатааж гал дээр өргөл болгон барьснараа мөнхийн эзний уур хилэнг тайвшруулсан үнэрийг үнэртүүлэх болно. Хэрвээ хүн мөнхийн эзэнд бүтнээр нь шатаах өргөл өргөхдөө шувуу сонгож авбал тэр нь цагаан тагтаа юм уу эсвэл энгийн нэгэн тагтаа шувуу байж болно. Сүмийн ариун тушаалтан нь уг шувууг өргөлийн ширээн дээр тавиад хүзүүг нь мушгин алж шатаан цусыг нь өргөлийн ширээний хажуу талаар газар тасгаж булчирхайд ходоод болон доторхыг нь авч өргөлийн ширээний зүүн талд буй үнс овоолдог газарт хаяад шувууны хоёр далавчнаас барьж байгаад их биеийг нь эвдэнэ. Гэхдээ далавчийг их биеэс нь салгаж болохгүй. Дараа нь энэ бүгдийг өргөлийн ширээн дээр ноцоосон гал дээр шатааж өргөл болгон барьснараа мөнхийн эзний уур хилэнг тайвшруулсан үнэрийг үнэртүүлэх болно. За үргэлжлүүлэн 2 дугаар бүлгийг уншъя. Хэн нэгэн хүн мөнхийн эзэнд зориулан буудаа өргөе гэвэл дээд зэргийн чанар бүхий буудайг тэрэмдээд ургамлын тостой хольж дээр нь гүгэл химээх үнэт модны тансаг үнэрт давирхаа тавиад сүмийн ариун тушаалтнууд болох Аароны удмынханд авчирч өгсгөө.
Сүмийн ариун тушаалтан нь тэрхүү буудаанаас дээр нь тавьсан давирхаатай нь хамт гараараа утгаж аваад өргөлийн ширээн дээр шатаана. Буудаанаас зөвхөн заримыг нь аваад өргөх боловч уг буудаан тэр чигээрээ мөнхийн эзнийх болсон утгатай юм. Тийхүү буудааг шатаан гал дээр өргөл болгон барьснараа мөнхийн эзний уур хилэнг тайвшруулсан үнэрийг үнэртүүлэх болно. Буудаан үлдсэн хэсэг нь Аароны удмынх болно. Тэрхүү үлдэгдэл нь мөнхийн эзэнд гал дээр өргөн барьсан өргөлийн нэг хэсэг учраас басгүй онцгой ариун болсон тооцогдно. Хэрвээ хүн мөнхийн эзэн надад зориулан талах өргөн барих болвол талахыг хөрөнгөөр эсгэж үл болно. Харин тэр нь ургамлын тостой холсон нарийн гурлийн гамбир юм уу? Эсвэл гаднаас нь ургамлын тос төрхсөн бэм байж болно. Үүнийг пишн дотор жигэнсэн байж болно. Өргөлийг бэлтгэхдээ гал дээр задгаа тавганд шарах болвол ургамлын тостой холсон боловч ямар нэгэн хөрөнгөөр эсгэлгүй зуурсан нарийн гурлыг хэрэглэж болно. Тийм өргөлийг өргөхдөө эхлээд хэсэглэн хувааж дээр нь ургамлын тос асгаад өргөж байгтав. Өргөлийг бэлтгэхдээ битүү хайруулын тавг хэрэглэх болвол заавал ургамлын тостой холсон нарийн гурил хэрэглэж байгтав. Тэрхүү өргөлийг мөнхийн эзэн надад зориулан өргөе гэвэл тийхүү бэлтгэсэн зүйлээ сүмийн ариун тушаалтанд авчирч өгсгүй. Тэр хүн нь уг өргөлийг өргөлийн ширээн дээр тавиад заримаас нь авч шатаана. Өргөлөөс заримыг нь аваад шатаах боловч тэрхүү өргөл нь тэр чигээрээ мөнхийн эзэн минийх болсон утгатай юм. Тийхүү тэр өргөлийг шатаан гал дээр өргөл болгон барьснараа мөнхийн эзний уур хилэнг тайвшруулсан үнэрийг үнэртүүлэх болно. Тийм өргөлөөс үлдсэнийг нь сүмийн ариун тушаалтан Аароны удмынх нь л авч болно. Тэрхүү өргөлийг мөнхийн эзэн надад өргөн шатаасан учраас тийм хоол нь надад зориулсан онцгой ариун зүйлд тооцогдно. Мөнхийн эзэн надад буудаан өргөл өргөхдөө хөрөнгөөр эсгсэн ямар ч гурил оруулж үл болно. Үүнээс гадна зүгийн балтай юм уу хөрөнгөөр эсгэн хийсэн ямар ч юмыг надад өргөн шатааж үл болно. Хүн ургацынхаа дээжийг мөнхийн эзэн надад зориулан авчирч өргөхөд дотор нь зүгийн бал юм уу хөрөнгө орсон байж болно. Гэхдээ тийм өргөлийг миний уур хилэнг тайвшруулсан үнэрийг үнэртүүлэхийн тулд шатаахыг хориглоно. Гурилаар хийсэн шатаах өргөлийн дотор заавал давс хийж байгтав. Учир нь гэвэл ертөнцийн эзний чинь та нартай тогтоосон гэрээний бэлэг тэмдэг нь давс учраас ямар ч юмыг надад өргөхдөө давс хийж байгтав. Ургацын дээжээс мөнхийн эзэн надад авчран өргөхдөө шинэхэн буудаан түрүүнээс авч шараад нунтаглаж байгтав. Буудааг ургамлын тос болон тансаг үнэрт гүгэл модны давирхаатай холиод надад өргөж байгтав. Сүмийн ариун тушаалтан нь ургамлын тос болон давирхаатай холсон буудааг аваад өргөлийн ширээн дээр мөнхийн эзэнд өргөл болгон шатаахтаа заримаас нь наван шатаах боловч тэрхүү өргөл нь тэр чигээрээ мөнхийн эзэн минийх болсон утгатай болно. За үргэлжлүүлэн 3 дугаар бүлгийг уншия. Хэн нэгэн хүн мөнхийн эзэн надтай эв найрамдалтай болохоо харуулan өргөл өргөе гэвэл тэр нь ямар ч өв сэвгүй бух юм уу үнэнээс өөр мал байж үл болно. Малыг өргөж байгаа хүн малын толгой дээр гараа тавина. Дараа нь тэрхүү малыг надтай уулзах асар сүмийн үүдэн дээр нядлана. Улмаараа сүмийн ариун тушаалтан Аароны удмынх нь тэрхүү малын цусыг надад өргөхдөө асар сүмийн үүдэн дээрх өргөлийн ширээний дөрвөн тал руу цацах ёстой. Мал өргөж байгаа хүн нь малын дотор махнаас өөхийг нь салган авч сүмийн ариун тушаалтнаар шатаалган мөнхийн эзэн надтай эв найрамдалтай болохоо харуулсан өргөл болгож байгтав. Басгүй уг малын 2 бөөрийг өөхтөө нь хамт авч мөн илэгний дайврыг аваад надад өргөл болгон шатаах ёстой. Аароны удмынх нь өргөлийн ширээн дээр түлээ уулан гал ноцоогоод дээр нь уг махыг шатаан гал дээр өргөл болгон барьснараа мөнхийн эзний уур хилэнг тайвшруулсан үнэрийг үнэртүүлэх болно. Хүн мөнхийн эзэн надтай эв найрамдалтай болохоо харуулахын тулд хонь юм уу ямаан сүргээс бог мал шилж аваад өргөе гэвэл
Тэр нь ямар нэгэн өөсийгүү эр юм уу эм мал байж болно. Хэрвээ хонь өргөе гэвэл хонь өргөж байгаа хүн түүнийгээ мөнхийн эзний өмнө авчран хоньны толгой дээр гараа тавьсныхаа дараа мөнхийн эзэнтэй уулзах асар сумын үүдэн дээр хоньыг нэтлэнэ. Дараа нь сүмийн ариун тушаалтнууд болох Аароны удмынх нь уг малын цусыг надад өргөхдөө асар сүмийн үүдэнд орших өргөлийн ширээний дөрвөн тал руу цацах ёстой. Тэгээд мал өргөж байгаа хүн нь хоньны бүх өөх болон бүтэн ууц дотор махыг өөхийг нь салган авч сүмийн ариун тушаалтнаар шатаалган мөнхийн эзэн надтай аюу найрамдалтай болохоо харуулсан өргөл болгож байгтун. Басхуу уг малын хоёр бөөрийг өөхтөнд хамт болон илгэний дайврыг аваад надад өргөх хэрэгтэй. Сүмийн ариун тушаалтан нь уг махыг бусад өргөлүүдийн адилаар өргөлийн ширээн дээр бүтнээр нь шатаан мөнхийн эзэнд надад өргөл болгоно. Тэрхүү өргөл нь ямаа байвал мөнхийн эзэн миний өмнө түүнийг авчираад ямаа өргөх гэж байгаа хүн нь уг ямааны толгойдоор урд дээр гараа тавина. Тэгээд надтай уулзах асар сүмийн үүдний өмнө ямааг нядлана. Дараа нь сүмийн ариун тушаалтнууд болох Аароны удмынх нь тэрхүү ямааны цусыг надад өргөхдөө өргөлийн ширээний дөрвөн тал руу цацах ёстой. Малыг өргөж байгаа хүн нь уг малын дотор махнаас бүх өөхийг нь салган авч сүмийн ариун тушаалтнаар шатаалган мөнхийн эзэн надад өргөл болгож байгтун. Басгүй малын хоёр бөөрийг өөхтөнд хамт мөн илгэний дайврыг аваад надад өргөж байгтун. Үүнийг сүмийн ариун тушаалтан нь бусад өргөлүүдийн адилаар мөнхийн эзэн надад өргөж өргөлийн ширээн дээр тавиад юу ч үлдээлгүй шатаан гал дээр өргөл болгон барьснараа мөнхийн эзний уур хилэнг тайвшруулсан үнэрийг үнэрдүүлэх болно. Өргөж буй малын бүх өөхийг мөнхийн эзэн надад зориулан гүйцэд шатааж байгтун. Малын бүх өөх минийх болно. Израильчууд та нар үеийн үед хаанч амьдарч байсан энэхүү хууль дүрмийг цаг ямагт санаж байх ёстой. Харин малын өөх болон цусыг хизээч бүү идэж байгтун гэж хэлсвэ гэв.